Алхим бол хүний юмс бүтцийг ойлгож, устгаж дахин бий болгодог тийм шинжлэх ухаан. Гэсэн ч хэмжээшгүй арга чадвар биш юм. Оргүй хоосноос юмсыг бий болгож чаддгүй адил. Хэрв хэн нэгэн ямар нэг юмыг бүтээхийг хүсвэл ижил тэнцвэртэй үнцэнтэй зүйлийг төлөх ёстой. Энэ бол тэнцвэрийн солилцооны ойлголт юм. Алхимийн амин чухал ойлголт энэ билээ. Ямар ч тач алхимд цээр гэж бий. Хүний хувиргалт. Энэ зүйлийг хинч үйлдэх ёсгүй. Алхим гэж юу вэ? Фундаментал алхимист суралт гардаг. Алхим нь бодисыг байгалийн энергийн тусламжтайгаар өөрчлөн хувиргах, удирдах, эртний метафизик шинжлэх ухаан юм. Энэ үйл явцыг трансмутац буюу хувиргалт гэж нэрлэдэг бөгөөд дараах үндсэн 3 үе шаттай. Ойлгох. Хувиргах буй материалын молекул, атомын бүтэц шин чанар, энергийн урсгал тэнцвэрийг бүрэн ойлгох. Задлах. Энергийн тусламжтай тухайн бодисын физик бүтцийг задлах, уян хатан төлөвт оруулах. Ингэснээр шинэ хэлбэрт оруулах боломжтой болно. Сэргээ нийлүүлэх. Энергийн урсгалыг ашиглан бодисыг шинэ хэлбэрт оруулах буюу өөрчлөн бүтээх. Алхимыг ашиглах боломж хязгааргүй өргөн бөгөөд аливаа бодисыг задлах, дахин бүтээх, бүр устгахч боломжтой. Гэхдээ алхимыг төгс эзэмшихийн тулд зөвхөн химийн ухаан, эртний алхимийн онолд гүнзгийс оролцох нь хангалтгүй. Байгаль, матери, энергийн харилцан үйлчлэлийг таньж, удирдах төрөлхийн чадвар чухал шаардлагатай бөгөөд энэ нь энгийн хүмүүсийн төвшнөс хитэтсэн оюуны өндөр чадамжийг шаарддаг. Эдгээр ховор чадруудыг эзэмшин алхимыг судалж, хэрэгжүүлж чаддаг хүмүүсийг алхимчид гэж нэрлэдэг. Алхимийн суурь ба хязгаарлагдмал байдал. Алхимыг ерөнхийд нь авч үзвэл аливаа бодисын шин чанарыг трансмутац буюу хувиргалтын аргаар өөрчлөх чадвар гэж ойлгож байна. Энэ нь ихэвчлэн хатуу биетэд хязгаарлагдахгүй. Хийм болон шингэн төлөвд орших бодисуудыг шин чанар, температур хөдөлгөөнийгч өөрчлөх боломжтой. Гэхдээ алхимчид ихэвчлэн өөрийн шууд хүрч чадах, ойр орчны бодисд нөлөөлдөг ба энэ нь ихэвчлэн биеэр хүрэлцэх замаар хийгдэнэ. Алхимийн хэрэглээ хязгааргүй мэт харагдавч ихэнх алхимчдын хувьд хамгийн том саад нь мэдлэг буюу ойлголтын шат байдаг. Алхимчид зөвхөн өөрсдийн сайн мэдэх бодисуудад хувиргалт хийх боломжтой бөгөөд хувиргалтын цар хүрээ, нарийн төвхтэй байдал нь тухайн алхимчийн мэдлэг, ур чадвараас хамаарна. Тухайлбал молекулын бүтцийг нь мэдэхгүй бодисд алхимчид хувиргалт хийх боломжгүй. Шинэ төрлийн хайшаар хийсэн эд зүйл байвал тухайн хайшийн бүтэц, орц найрлагыг мэдэж байж л хувиргалт хийх боломжтой. Иймээс олон алхимчид тодорхой чиглэлээр мэргэшдэг. Жишээ нь эмчилгээний алхим, галын алхим, мөсний алхим, металлын алхим, газрын алхим гэх мэт. Эдгээр чиглэлүүд алхимийн өргөн цар хүрийг итгэх бөгөөд алхимч бүр өөрийн мэдлэг, туршлага дээр үндэслэн тодорхой салбарт мэргэшиж чадвараа хөгжүүлдэг. Алхимийн мэдлэгийн энэ хязгаарлалт нь алхимчдыг эрдэмтэн, судлаач болгодог ба тэд ихэвчлэн шинэ мэдлэгийг эрэлхийлж, хадгалж, зарим тохиолдолд нууцалдаг. Дэлхийн бодисуудыг хувиргах олон арга зам байдаг. Зарим алхимчид 4 үндсэн элемент, ус, газар, гал, агаарыг ашиглан хувиргалт хийдэг бол зарим нь 3 үндсэн зарчим, давс, хүхэр, мөнгө ус дээр толгуурлан ажилладаг. Гэвч алхимийн үндсэн суурь зарчим нь үргэлж тэнцвэр солилцоо буюу equivalent exchange байдаг. Тэнцвэр солилцоо. Алхимийн хууль. Аливаа зүйлийг анхдагч процесс бүтээх, нэг объектыг нөгөөд хувирах алхимийн ижидийн мэд санагдах үйл явц нь хүмүүсийн хувьд хязгааргүй боломж мэт харагддаг. Үндэ энэ чадварыг мэдэхгүй хүмүүс алхимыг шидэд гайхамшигт зүйл гэж үзэх нь түгээмэл. Гэвч үнэн хэрэгтээ алхим бол тодорхой хуулиудын дагуу явагддаг шинжлэх ухаан бөгөөд эдгээр хууль нь бүгд тэнцвэр солилцоо гэх ойлголтын хүрээнд үйлчилдэг. Аливааг бий болохын тулд түүнтэй тэнцэх үндсэнтэй зүйлийг алдах буюу өгөх ёстой. Алхимийн тэнцвэр солилцооны зарчим 2 үндсэн хуулиар тайлбарлагдана. Нэгт масс хадгалах хууль. Энэхүү хууль нь элементийг хоосноос бий болгож болохгүй. Бас бүрэн устгаж үгүй хийчих болохгүй гэж заадаг. Өөрөөр хэлбэл 1 кг жинтэй зүйлийг бүтээхийн тулд заавал 1 кг масс бүхий материал хэрэгтэй. Харин 1 кг жинтэй зүйлийг устгавал түүний бүрэлдэхүүн хэсгүүдийн нийт масс мөн л 1 кг хэвээр байх юм. Хоёрт байгалийн зохицлын хууль. Энэ хууль нь аливаа бодис зөвхөн өөрийн үндсэн найрлага, шин чанартай зүйл рүү хувирч чадна гэдгийг заадаг. Жишээ нь уснаас бүрдсэн бодис зөвхөн усны шин чанартай өөр зүйл болж хувирах боломжтой. Хэдийгээр тэнцвэр солилцоо нь
Бодисын материалын хувирлыг удирддагч алхимийн үйлс бүр тодорхой хэмжээний энерги шаарддаг. Алкохестри буюу зүүн зүгийн алхимчид энэхүү энергийг газар нутгаар урсан өнгөрдөг. Луугийн судас схемик метафизик эрчим хүчнээс авдаг гэж үздэг. Баруун зүгийн алхимчид ихэнд энэ энергийг дэлхийн тектоник хавтангийн хөдөлгөөнөөс авдаг гэж үзэж байсан ч үүндээ энэ ташаа ойлголт байсан юм. Алхимийн эрсдэл, эргэх нөлөө буюу ребаунд. Алхимийн хүч нь хүний бүтээл бус, харин дэлхийн ертөнцийн үндсэн хуулиудын нэг хэсэг учраас тэнцвэр солилцооны хуулийг зөрчих оролдлого зүгээр л нэг бүтлгэл төдий зүйл биш. Харин хэн нэгэн бага зүйлээс хит ихийг гарган авах гэж оролдвол эргэх нөлөө, ребаунд гэх аюултай үзэгдэл тохиолддог. Энэ үед алхимийн тэнцвэр алдагдаж, хүчнүүд хяналтаас гарч, өөрсдийнхөө тэнцвэрээ олох гэж хит хүчтэй хэлбэлцдэг. Үүний үр дагавар ихэвчлэн өөрчлөлт хамгаалах боломжгүй бөгөөд сүйрэлд агуулдаг. Үүнд гинтийн хяналтгүй мутант хувирал, хүнд хэлбэрийн биеийн гэмтэл, үхэл гэх мэт аюулууд багтана. Алхимийн хууль бол гарт баригдахгүй хийсвэр ойлголт биш. Харин хинч зөрчиж болохгүй хатуу тогтолцоо юм. Тэнцвэрийг алдагдуулах оролдого бүр зайлшгүй хариу уралдтай тулгардаг бөгөөд энэ нь алхимчдад хүнд хэцүү үнээр тусдаг. Хувирах тойрог гэж юу вэ? Хувиргалт хийхэд шаардлагатай эрч хүчийг бий болгоход ямар нэгэн машин, тоног төхөөрөмж хэрэггүй. Гэхдээ зөвхөн хувиргалтын дараалал болон тэнцвэр солилцооны хуулийн хязгаарлалтыг ойлгох нь ч бас хангалтгүй. Алхимийн хувиргалтыг эхлүүлэхийн тулд хувирах тойрог хэмээх тэмдэг зайлшгүй шаардлагатай. Хувирах тойрогыг тухайн үед нь газар дээр нь зурах боломжтой бөгөөд шохой, харандаа, бэх, будаг, утас, цус эсвэл шороон дээр хуруугаараа зурах гэх мэт байж болдог ба. Эсвэл урьдчилан сэлж үлдээж болно. Бүх хувирах тойрог хоёр үндсэн хэсгээс бүрдэнэ. Гаднах тойрог. Энэ нь хүчний урсгалыг төвлөрүүлж, чиглүүлэн дэлхий болон бодит оршин буюу эрчим хүчийг ашиглах дамжуулагчийн үргийг гүйцэтгэдэг. Тойрог нь дэлхийн эрчим хүчний мөчлөгийн урсгалыг илэрхийлж, уг хүчийг алхимчин зорьсон хэлбэрт хувиргадаг. Тодорхой алхимийн бичээсүүд. Эдгээр нь эртний алхимийн судалгаанууд, текстүүд, туршилтуудаас улбаатай бөгөөд тодорхой эрчим хүчний хэлбэртэй нийцэж ажилладаг. Энэ нь тойрог дотор төвлөрсөн энергийг алхимчин хүссэн үр дүнд хүргэх хамгийн тохиромжтой байдлаар удирддаг. Энгийн алхимд эдгээр бичээсүүд ихэвчлэн гурвалжин хэлбэртэй байдаг. Гурвалжингийн байрлалаас хамааран уус, газар, гал, агаар гэсэн дөрвөн элементийн аль нэгийг илэрхийлж болно. Зарим тохиолдолд эдгээр гурвалжингууд нийлж олон өнцөгт хэлбэрүүдийг үүсгэдэг. Жишээлбэл хексаграм нь хувирах тойргийн суурь бичээс болгон өргөн хэрэгэлдэг. Учир нь хексаграм зурсан үед 8 чиглэлт гурвалжин үүсч дөрвөн сонгодог элементийг нэгэн зэрэг илэрхийлэх боломжтой болдог. Мөн илүү нарийн төвөгтэй алхимийн бичээсүүд байдаг. Үүнд одон орны судалгааны тэмдгүүд, бэлэгдлийн дүрслэлүүд, янз бүрийн бичвэрүүд багтах бөгөөд эдгээр нь хувиргалтын үед ялгарх алхимийн эрч хүчийг илүү тодорхой чиглүүлэхэд ашиглагддаг. Яг л номын зааварчилгаа шиг алхимийн бичээсүүд хувиргалтын үр дүнг тодорхойлдог. Алхимчин ур чадвараас шалтгаалan энгийн хувирах тойрог олон төрлийн хувиргалт хийх чадвартай байж болох ч зарим хувиргалт маш нарийн төвөгтэй тул илүү наривчилсан нарийн дүрслэл бүхий бичээс шаарддаг. Зарим алхимчид тухайлбал Эдвард Эйлрэг хувирах тойрог зорилгоогээр шууд хувиргалт хийх чадвартай байдаг. Гэвч хэд төвөгтэй хувиргалтын үед тэд хүртэл хувирах тойрог ашиглах шаардлагатай болдог. Мөн хувирах тойргийн хэмжээ нь түүний хүчийг тодорхойлох гол хүчин зүйлүүдийн нэг юм. Зарим хувиргалт асар том хэмжээтэй зурсан үед бүтэн хот бүр улс орны төвшөнд нөлөөлөхөд хүчтэй болж чаддаг. Ихэнх алхимчид хувиргалт хийхийн тулд физик тойрог болон холбогдох бүтэц зурах шаардлагатай байдаг ч энэ нь заавал байх албагүй. Орчлон ертөнц болон алхимийн мөн чанарыг гүнзгий ойлгосон алхимчид гар хооронд хавсарч, үүгээрээ тойргийг бүрдүүлж, өөрсдөө хувиргалтын бүтцийн нэг хэсэг болгон ашиглах чадвартай болох нь харагддаг. Гэхдээ энэ чадвар зөвхөн хаалга буюу гейтийг харсан цөөн алхимчдад байдаг бөгөөд үүнийг хэн нэгэнд зааж сургах боломжгүй гэж үздэг. Зарим мастер алхимчид энэ төвшнийг нэг алхам ахиулж, ямар ч хөдөлгөөн хийлгүүгээр хувиргалт үүсгэх чадвартай болсон байдаг. Гэхдээ энэ философийн чөлөө ашиглаж хувирах тойрог ашиглах шаардлагыг алгасах боломжтой болгодог байж магадгүй. Эсвэл эдгээр алхимчид алхимийн талаар асар гүнзгий мэдлэгтэй учраас тойрог хөдөлгөөн ашиглах шаардлагагүй болсон ч байж болох юм. Трансмуташн арray. Арray нь хувирах тойрогтой ижлэхэн зарчмаар ажилладаг бөгөөд хувиргалтад ашиглах эрчмийг эргэлдүүлэх үүрэгтэй. Гэхдээ хувирах тойрогоос ялгаатай нь бичээсүүд зөвхөн тойргийн хүрээнд хязгаарлагдахгүй бөгөөд тойргийг ердөө функцийн нэгэн хэсэг болгон ашиглаж болно. Зарим тохиолдолд арray нь тойрог хэлбэртэй байх шаардлагатай бөгөөд эрчим хүчний урсгал, ялгаруултыг өөр аргаар удирддаг. Арray нь ихэвчлэн алхимчдын биед бүрэн хэмжээний шивээс хэлбэрээр дүрслэгдсэн байдаг.
Учир нь хүний биеийн хэлбэр нь энэхүү бүтцтэй зохицгүйц байдаг. Хүн хувирах бүтцийн мөчлөггүй буюу шулуун чиглэлийн шин чанар нь алхимын урсгал, үе шатны хүчийг нэмэгдүүлдэг байж магадгүй. Үүнийг Скарын баруунгаар дээрээс харж байна. Анимд айрын зөвхөн устгал бус, сэргэн босголтыг ч мөн сайжруулдаг нь харагддаг. Үүнийг Скар болон түүний ахын нөгөө гарны хувиргалтаас харж байна. Амистрес улсын алхимийн бараг 400 жилийн түүхийн турш алхимийн судалгаанд асар их ахиц гарсан бөгөөд эдгээр бичээсүүдийг хослуулан ашигласнаар тэдний хүчийг нэмэгдүүлж, үр дүнгийн сайжруулан цоошин хэрэглээний боломжуудыг нээж иржээ. Хүнийг хувиргахгүй. Харамсалтай нь алхимийн судалгааны явцад хар бараан аюултай тал нь илэрчээ. Зарим алхимчид цөхрөл, хорон санааны эсвэл хязгааргүй сониуч зангаасаа болж алхимаар хүний бие болон сүнсийг хувирах орлого хийж бүр хүний амьдралаар бурхан мэт тоолохыг завдсан байдаг. Гэвч тэнцэтгэлийн хууль хэрхэн амьгүй биетийн хувиргалд үйлчилдэг шиг хүн хувирах үйл явцад мөн адил хэрэгждэг. Гэхдээ энэ тохиолдолд асар хүнд сүйрэл дагуулсан үр дагавар гардаг. Учир нь хүний амь, сүнс хоёр ертөнцийн жам ясны урсгалд үнэлж баршгүй үнцэнтэй тул үүнийг алхимийн замаар тэнцвүүлэх бараг боломжгүй юм. Фулмедал алхимист Манга болон 2009 оны анимд хүний хувиргалтаар амьлуулалт хийх нь боломжгүй гэдгийг тодорхойлдог. Учир нь хүний сүнс нь ертөнцөөс явсан л бол хизээч иргэн дуудагдах боломжгүй. Ийм орлого хийх үед хүчтэй сөрөг нөлөө үүсдэг. Энэ нь хоёр үндсэн шалтгаантай. Нэгт, хүний сүнсийг нөхөх үз үнтэй ямар ч бодис байхгүй. Хоёр, энэхүү хувирал нь хүршгүй, бүтшгүй зүйлийг бий болгохыг оролдож буй хэрэг. Сөрөг нөлөөний үр дүнд хувиралтыг эхлүүлэгч өөрийн биеийн зарим хэсгийг энэ ертөнцөөс алдаж, хоосон оршууд татагддаг. Жишээлбэл, Элрик ах トゥ с өөрсдийн эхийг амьлуулах орлого. Эдвард зүүн хөл, Альфонсо бүх бие алдсан. Изуми Кёртес нас барсан хүүхдээ амьлуулах орлого. Түүний дотор эрхтнүүдийн ихэнх хэсэг үгүй болсон. Энэ үзэгдэл нь тэнцвэр солилцооны хууль буюу шилжүүлсэн биеийн хэмжээ нь амьлуулах гэж байсан хүний хэмжээтэй дүйцэх ёстой гэсэн зарчимтай нийцдэг. Үүнээс гадна хүний хувиргалт хийх нь бурхны нутагт халдан орох үйлдэл тул алхимч өөрийн хүслээс үл хамааран үнний хаалга руу татагдж бурхантай нүрт толдог. Энэ үед алхимчид агуу мэдрийг олж авдаг. Гэвч үүнийхээ төлөө биеийнхээ нэг хэсгийг татвар болгон төлөх ёстой. Үүнээс хойш алхимийн тойрог ашиглахгүйгээр хувиргалт хийх чадвартай болдог. Амьлуулах орлого хүний хувиргалтын хамгийн түгээмэл хэлбэр боловч цорын ганц арга биш. Хүний бие болон сүнсийг дахин бүтээх, өөрчлөх бүх үйлдэл энэ ангилалд багтдаг бөгөөд үнний хаалгыг нээхэд хүргэдэг. Хүний хувиргалт. Хүний хувиргалтын хамгийн их дурддагддаг өөрийн хэлбэр нь алхимийн аргаар бүтээгдсэн хиймэл хүн буюу хомоклус юм. Эдгээр энэ нь бараг боломжгүй зүйл тооцогддогч. Учир нь өдийг хүртэлх бүх туршилт амжилтгүй болж байсныг баримтууд гэрчилдэг. Энэ төрлийн алхим нь амистресийн хэмжээнд хатуу хоригдсон үйлдэлүүдийн нэгээр албан ёсоор тэмдэглэгдсэн байдаг. Фулматал алхимист цувралд хомоклусыг алхим, алхихестер болон бусад ямар ч төрлийн алхимаар бүтээгдсэн эсвэл дахин бүтээгдсэн хүн гэж тодорхойлдог. Энэ ойлголт амистрес дэх алхимчдын дунд өргөн тархсан ч бодит амьдралд ийм оролдлого амжилттай болж чадсан тохиолдол бүртгэдэггүй тул олон хүн үүнийг ердөө үлгэр дамаг, хоосон хийсвэрлэл гэж үздэг. Амистресийн засгийн газар алхимчдыг хүний хувиргалын судалгаа хийхийг хатуу хоригддаг бөгөөд энэ нь улсын алхимчдын мөрдөх ёстой дүрмийн нэг хэсэг байдаг. Олон алхимч энэ хязгаарлалтыг дагаж мөрддөгч. Түүхэн дэх нууцлаг туршилтууд, хоройтой судалгаанууд үүнийг үгүйсэж болох зүйлсийг илтгэнэ. Гэвч албан ёсны бүртгэл тэмдэглэгдээгүй ч үүндээ эдгээр бүтээлүүд ганц биш. Хэд хэдэн удаа амжилттай бүтээгдэж байсан нууцлаг хар бараан туршилтуудаас харагддаг. Хамгийн оновчтой утгаар нь авч үзвэл хомоклус гэдэг нэр томьёо нь фулматал алхимист цуврал гардаг эсрэг дүрүүдийг бүрдүүлдэг 8 этгээдийг илэрхийлдэг. Эцэг хэмээгдэх нууцлаг хэрхмийн бүтээсэн хомоклусууд зөвхөн прайдас бусд нь бүгд биедээ сүлээ идэгч лууны тэмдэгтэй байдаг ба энэ тэднийг таних гол шинж тэмдэг болдог. Тэднийг 7 нүглийн нэрээр нэрлсэн сансраг зүйл биш. Эдгээр нь багтал, шунал, хомхорол, цувдаг, уур хилэн, залхуурал, атаархал юм. Цувралд голлох үүрэг гүйцэтгэдэг эдгээр 7 хомоклусыг нүглүүд хэмээн нэрийддэг. Хүний сүнсийг уях. Хүний хувиргалтын бас нэгэн аимшигтэй хэлбэр бол хүний сүнсийг удирдан өөрчлөх явдал юм. Энэ төрлийн туршилтууд албан ёсны баримт бичүүдэд үлдээгүйч сүнсийг биеэс нь салган алхимын аргаар амьгүй эд зүйлд уях орлогод хийгдэж байсан. Ихэвчлэн энэ үйл явцыг тухайн эд зүйл дээр цусаар зурсан тэмдгийн тусламжтайгаар гүйцэтгэдэг. Сүнс уяхын явцын бүх нарийн ширийн зүйлсэд тодорхой босч үндсэн зарчим нь тайлбарлагдсан байдаг. Цуснд агуулгадах төмөр нь
тухайн эд зүйлтэй төмөртэй алхимийн аргаар холбогддог. Ихэнх тохиолдолд сүнсийг металл хуягтай уйддаг нь үүнтэй холбоотой. Мөн цус өөрөө тухайн хүний сүнстэй холбоотой хэвээр үлддэг. Цусаар азуурсан тэмдгэн хэлбэр нь алхимч бүрийн онол арга барилаас шалтгаалan өөр байдаг. Гэхдээ одоог хүртэл илэрсэн 3 төрлийн цусны тэмдгийн бүгд ижил утгатай. Оч эсвэл дөл. Сүнсийг бэлэгдэнэ. Түүнийг хүрээсэн бусад тэмдэгтүүд. Сүнсийг хорж бүг илтгэх хөрвүүлтийн тойрог. Үндсэндээ ийм аргаар уягдсан сүнснүүд өөрийн биегүүгээр энгийн ертөнцид оршин тогтнож, уягдсан эд зүйлээ удирдах хөлөг чадвартай байдаг. Мөн бусад амьд биетүүдтэй үгээр харилцах боломжтой. Гэхдээ үүнд тодорхой хязгаарлалтууд бий. Эдгээр сүнснүүд энгийн аргаар өвдөхгүй, мөн үхэхгүй. Учир нь тэдний одоо оршин буй бие нь үхшгүй амьгүй биед. Гэсэн ч сүнс сав хоёрын хоорондын холбоо төр зурах бөгөөд эцэстээ тэд бие биенээ хүлээн зөвшөөрөхгүй болж задардаг. Хэдийгээр сүнс нь анхны махан биеэс хамааралгүй оршдог мэт харагддагч, ой санамж болон мэдлэгийн хамааралтай холбоотой асуудал үүсдэг. Сүнс удаан хугацаанд уяатай байхын тулд анхны бие нь хаа нэгтээ амьд байх шаардлагатай. Гэхдээ энэ нь шинэ хүндрэл авчирна. Учир нь сүнс болон түүний анхны бие биенээ соронц мэт татах хүчтэй байдаг. Амстралсын засгийн газар фадрын удирдлага дорой сүнс удирдах уяхай туршилтууд явуулж байсан. Гэсэн ч эдгээрээс хамгийн онцгой тохиолдол бол Альфонсо Элрикийн сүнс уягдсан явдал юм. Түүний сүнс үнний хаалганаас зориудаар эргүүлэн дуудагдсан цорын ганц мэдэгдэж буй тохиолдол бөгөөд энэ үйлдэл Эдвард Элрик өөрийн баруун гараа төлөөс болгон өгч өөрийн цусаар тэмдэг зурж хийсэн байдаг. Энэхүү холбоосыг амжилттай хийх боломжтой байсан шалтгаан нь Элрикийн ах дүүс хаалганд хамт татагдж сүнсүүд нь харилцан холбогдсон байж магадгүй гэж таамагладаг. Нэмжлэхэд Барретэ Чопрын махан биед лабораторийн амьтны сүнсийг суулгасан амьд биеийг сүнс үеийнх сав болгон ашигласан цорын ганц мэдэгдэж буй тохиолдол юм. Хүний химера. Химера бүтээх алхимын биоалхимын нэгэн төрөл бөгөөд хоёр өөр амьд биетийг алхимын аргаар нэгтгэж шинэ амьтан бий болгох зорилготой. Энэ нь бурхны үргийг өөртөө авахтай адилаар ёс зүйн хязгаарыг давсан шинжлэх ухаан боловч хүний хувиргалтыг хоригдсан хууль нь хүн төрлөختнийг химера бүтээх явцад ашиглахыг хатуу цайрладаг. Гэвч зарим алхимчид энэ хориг үл тоож ёрийн аимшигт туршилтуудыг хийсэн байдаг. Ам оруулагч Шоу Такер бол хүн химера бүтээсэн хамгийн анхны бүртгэгдсэн алхимч юм. Тэрээр анхандаа өөрийн хэргийг нуун дарагдуулж хүн хэлээр ярих чадвартай амьтны химера бүтээсэн хэмээн тайлбарлаж байсан. Гэвч түүний хоёр дахь орлого илчлэгдэж Элрикийн ах дүүст баригдан эцэстээ сорвтод алуулдаг. Гэсэн хэдий ч Амстралсын засгийн газар өөртөө энэ төрлийн судалгааг нууцаар үргэлжлүүлж хүний болон амьтны ДНХ-г хослуулан химерануудыг бүтээсээр иржээ. Эдгээр химеранууд улам боловсронгуй босоор хүн амьтны эрлийн амьтдыг бий болгосон байдаг. Нууц гарал үүсэл. Амстралчууд алхимийн ухааныг 350 гаруй жилийн өмнө зүүнээс ирсэн философч хэмээх нууцлаг хүнээс суралцсан гэж үздэг. Алхим нь дэлхийн гүндих тектоник хавтангуудын хөдөлгөөн, мөргөлдөөнөөс үүсэх геоорчин хүчийг ашиглан хөрвүүлт хийх чадвартай гэж тайлбарладаг. Гэвч алхихестер буюу шин үндэсний алхимийн урсгалыг судалсан хүмүүс Амстралсын алхимийн хүчний их үүсвэр тектоник энерги биш гэдгийг анзаардаг. Харин ч эсрэгээр энэ хүч нь маш олон хүний хөдөлгөөнүүдтэй илүү төстэй мэт санагддаг бөгөөд энэ нь алхимын гарал үүсэл ямар нэгэн харгас хэрцгий үнэнтэй холбоотой байж болзошгүйг илэрхийлдэг. Манганы төгсгөлд үнэн илчлэгддэг. Тектоник эрчим хүч байдаг боловч Амстралсын алхимчдын ашиглаж буй хүч нь философийн чулуунд шингэсэн эрчим байдаг. Энэ хүчийг Фадер өөрийн биеэс улсын хэмжээнд хүрээсэн газар дорхой хоолоогоор дамжуулан түгээдэг. Ингэснээр тэр Амстралсын алхимчдыг жинхэнэ хүчний их үүсвэрээс нь салгаж өөрийн хяналтанд байлгадаг. Мөн эртний Гесерксийн хаант бас алхимыг маш өндөр түвшинд судалж байсан бөгөөд тэдний ойлголт Амстралсын орчин үеийн алхимтай адилхан боловч бүрэн ижил биш байж магадгүй гэсэн сэжвэр байдаг.